За ингээд 100 мянган гаруй хэсэг цуглуулад бүрдүүлээд тэгээд тодорхой асуудлыг хөндөж тавиад олон нийт хөргөн гэдэг ус амаргүй л дээ. Тэгээд энэ давааг ямар ч байсан даваад энэ асуудлыг хилцүүлж байгаагийн хувьд одоо Батуулдад баяр хүрэх ёстой баг. За надад бол хоёр онцгой асуулт байна. Нэгдүгээрт та энэ өргөдлийг санаачлахдаа за сая бас хууль зүйн үндслүүдийг хэлж байна. Ер нь улсын хурлын гишүүн гэдэг бол одоо энэ та түрүүнд дурдсан нийгмийн даатгалаас сангаас олох тэтгэмжийн тухай хуулийн зүйл заалтыг дурдж байна. Энэ хуулийн дагуу бусдаагаа адилхан эрхэдлээд энэ хуулийн дагуу зохицуулагдаад явах ёстой гэж үзэж гин үү? Эсвэл ерөөсөө ямар ч тэтгэмжийн төрөөс энэ хуулийн дагуу ч ер нь ямар ч зүйл авахгүй байх ёстой гэж үзэж гин үү? Гэдэг нэгдүгээр асуулт. Өөрөөр хэлбэл бусд хүмүүсээс, бусад ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс илүү одоо дордуулсан гэх үү, илүү муу статуст ажиллах ёстой хүн үү таны бодлоор гэж нэгдүгээр асуулт. За хоёр дахь асуулт бид бол одоо энэ баг 20 жилийн өмнө батлагдсан хуулийг ажлын хэсэг гаргаад өөрчлөөд ингээд явж болох байх уу? Тэр нь ч бол зөв байх. Би бол энэ бусд иргэдтэй адилхан байх, энэ зүгрөө дэмжих саналыг бол дэмжиж байгаа. Илүү их юм эдлэхэд хүсээд юм уу зүтгээд байх юм улсын хурлын гишүүд бол ерөөсөө байх ёсгүй. Тэгэхдээ за өнөөдөр жагсаалт буюу энэ пропорционал тогтолцоогоор парламентын гишүүд сонгогддог байсан. Тэгээ бид одоо нэг юм хараага өөрчлөх хэрэгтэй юм шиг байна. Заавал их мөнгөтэй бизнес хийдэг тийм хүмүүсийг бид нэр сонгох хэрэгтэй, мөнгөтэй хүнийг сонгох хэрэгтэй гэж бодлоо өөрчлөнө. За магадгүй эндээс хүн хаанаас сонгогдож болно? Малчин хүн сонгогдож болно. Монголын парламент малчин хүн суужсэн жишээ байгаа. Эмч хүн, багш хүн, жирийн ажиллаа гэдэг хүмүүс сонгогдож болно. Энэ хүмүүст энэ хуулийн дагуу одоо таны саяны хэлдэг тэр хөдөөнөөс нүүж ирүүл унааны зардалч гэдэг юм уу? Энэ зүйлүүдийг яг тодорхой хүмүүст өөрсдөө хүсэлт гаргаад үнэхээр өөрийнх нь ашиг орлого, өөрийнх нь хувийн байдал хүрэхгүй бол ийм дэмжлэг үзүүлж юу нь болох уу цаашдаа таны бодлоор? Өөрөөр хэлбэл Монголын парламент зөвхөн мөнгөтэй ийм хүмүүс сонгогдох ёстой юу? Энэ үзэл бодлоороо эзэмсэн мэрэгжил боловсруулаар өөрийнхөө үйлсээр сонгогдох хүмүүс энэ зам бол нээлттэй байх ёстой юу таны бодлоор гэсэн эдгээр асуултууд би хариулт авъя. За 6 номерын микрофон өргөдөл гаргагч Батуулд. За Монгол Улсын үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт улсын хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана. За мөн зүйлийн 2 дахь хэсэгт улсын хурлын гишүүний бүрэн эрх нь төрийнхөө сүлдэнд тангар хүргэснээр эхэлж дараагийн сонгогдсон улсын хурлын гишүүн тангар хүргэснээр эрх нь дуусгар болж байгаа. Тэгэхээр та бүгд энэ төрийн одоо эрх мэдлэг барьдаг энэ албан тушаалтны хувьд аль ангилд явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж улс төрийн албан тушаалтан хугацаатай байгаа. Тийм учраас эрх дуусчихж штэ. Тэр өдрөөсөө эхлээл та бүхэнд энэ жирийн иргэн гэдэг статус үйлчлэх учраас тэр 2023 оны 7 сарын 7-ны өдрийн хуулиараа ажилласан жилээ тооцоолаад 50-70% тавьсан тэтгэмжээ аваа явчихжээ. Өөрсдөө бити онцлооч гэж байгаа. За урд өмнөх энэ хуулиуд дээр бол мэдээж энэ тэтгэмж гэж бас 97-ны хууль дээр байхгүй байгаа. 6 сар гэж байсан. За саяны тэр ачаа дэш буцахад зардал гаргана гэдэг зүйлүүд байгаа. 2006 оны хууль дээр ажил эрхлэх хүртэл нь 12 сар хүртэл гэж байсан хугацаа. 12 сар хүртэл. 1 сар ч хийж болох нь шүү дээ тэтгэмж. 2 сар ч хийж болох нь. Гэтэл 2024 оныхаа хуулинд оруулж ирэхдээ энд хуулийн хулгай хийсэн. Бүтэн 12 сараар заавал амна үндсэн цалингаа 12 сар 1 жилээр бүтнээр нь авна. Ийм онцлогуд байгаа ш өмнөөсөө. Одоо өөрсдийнхөө энэ тэтгэмжийн байдал ажилгүйдлийн тэтгэмж гэж бол одоо та нарт байх ёсгүй гэж миний өргөдөл гаргагчийн зүгээс үзээд байгаа шүү дээ. Гэтэл энэ тэтгэмж гэдэг байдлаар орж энийг ард түмэн мэдтгүү улсын хурлын тухай хуулийг тэр болгон хараад хянаад үзээд байх боломжгүй. Гэтэл байсан багаар орж ирсэн байна. Хамгийн сүүлд энэ өргөдөл одоо хууль санаачлагч оруулж ирэхдээ 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ингээд бүтэн оруулаад ирсэн нь өөрсдөө цөөнхийн эрх ашигыг хамгаалсан
тийм үү, хууль баталдаг гэдэг эрх давуу байдал бий болгож байгаа байхгүй юу өөрсдөө. За төрийн албан хаагчид өндөр насны тэтгэврт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олох журам байдгаа засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоол гэдэг байгаа. Энд зориудаар төрийн улс төрийн албан хаагчаас бусд төрийн албагчдыг гэж оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл эн чинь өөр ажил олгогч ажилтан хоёрын хөдөлмөрийн харилцаан дээр нас үүссэн халамжийн асуудал байхгүй юу? Тэр хүн хэдүүд ажлаас хаалгадах, хэдүүд ажлын чадвараа түр алдах, яах ихээ мэдэхгүй байжгаад хөдөлмөрийн харилцаа дуусгар болчихж байгаа. Энэ тохиолдолд дараагийн ажилдаа эдгэртлээ олдлоо, асуудлаа зохицуулжээ энэ мөнгөөр гээд тэтгэмж өгöd байгаа үстэй. Гэтэл хугацаатай 4 жил сонгогдно гэдгийг мэдж байгаа та бүгдийн хувьд 4 жилийн дараа би ажилгүй болно, дахин сонгогдохгүй бол дахиад 1 жил үнэгүй улсын хурлын гишүүний цалинг аваад амьдрчаа гэсэн ойлголт байж болохгүй. Та бүгдийн дархан ирэх ямб бусад энэ үйлчилгээтэй холбоотой асуудал хөндөөгүй шүү. За тэр дахин сонгогдохгүй бол дараа нь нууцаа яаж хадгалах, яаж одоо ажил хөдөлмөрөөр эрхлэх гэдэг даваас өрн гишүүний яриад байгаа асуудал бол тусдаа өөр эрх зүйн зохицуулалтаар зохицуулагдах ёстой асуудал. За баярлалаа.